хугацаанд болсон. Ингээд нийт 9 гишүүний маань ийм тариа баг хэрэгслийн хангамжтай холбоотой энэ байдал бол нэлээд одоо төвөгтэй байдал яг энэ одоо дарга нарын халгаан сэлгээний хооронд тасалдсан юм байдал үүсчээд хүнд өвчтөн хүмүүс тусамж үзүүлэхэд төвөгтэй юм байдлууд байна. Жишээлбэл одоо шприц нэг удаагийн одоо ариун хэрэгслүүдийн дутагдaltaй байдлаас болоод. За 3 дугаарт нь эмнэлгийн одоо удирдлага тогтворгүй байх нь бол одоо нийт ажилчдын сэтгэл санааны байдал гэсэн тодорхой хэмжээгээр нөлөөлдөг баг. Ер нь хамгийн гол нь эмнэлгийн тасалтгүй үйл ажиллагааны шийдвэр гаргалтын түвшинд одоо материал хангамжийн тасалт гарын үсгүүд даргын гарын үсгүүдтэй холбоотой ийм асуудал юм гарч байна. За 2004-5 оны үед бас энэ улс төрийн байдал засаг төр солигдсонтой холбоотой эмнэлгийн дарга нар солигддогтой. Тухайн үед бол 4 жилийн хугацаанд солигддог байсан бол 4-5 оны үед нөгөө хамтарсан засгийн газар байгуулагдсантай холбоотой байх. Манай эмнэлгийн дарга нар бараг жилд нэг удаа дарга солигдол 2-3 жил болсон. Тэрнээс хойш хэдэн жил гайгүй тогтвортой байж байгаад дараагийн дарга нар илсэн боловч энэ удаа бол арай дэндүү бараг 7 хоногийн дотор за зарим хүмүүс бас жаахан хэтрүүлж хэлдэг. Нэг өдрийн дотор 3 дарга солигдох шахуу ийм байдал бий боллоо. Ерөнхийдөө эмч бидний хувьд доктортой байдал, удирдлагын доктортой байдал гэдэг маш чухал. Тэгээд санхүүгийн доктортой байдал гэдэг маш чухал эмнэлгийн хувьд. Тэгэд санхүүтэй байж иж бидэнд нөгөө хүн имжилдэг тэр эм тариа бүгд байж иж бид өчтнөө сайн амжилна. Тиймээ сайн үр дүн гаргана. Гэтэл энэ удирдлагын докторгүй байдлаас болоод санхүү нь хацаад тэгээд имчилгээ үйлчилгээ ингээд гацаад ингэж байгаа нь зохисгүй юм аа. Ингээд цаашаа судлаа явангууд бид нар бол энэ одоо удирдлагын томилгоо энтэд оролцдог хүмүүс биш. Ямар нэгэн удирдлага гарч ирсэн тэр нь доктортой ажиллах хэрэгтэй. Доктортой санхүүтэй байх хэрэгтэй гэдгийг эмчнэр хүсэж байна. Тэгээ эмчнэр имчилгээ үйлчилгээгээ доктортой явуулж явах ёстой гэдэг үүднээс энд ирж сууж хэвлэлийн баг хурал дээр ингээд санаагаа хэлж байгаа юм шүү. Хотын одоо гишүүнд 9 гишүүн ордог гэсэн энэ дээр одоо яг өөрийн үндсэн эмнэлгээс арай олон гишүүн орвол цаашдаа энэ эмнэлгийг авч явах хүмүүс нь эмнэлгийн ажилчид учраас цаашдаа энэ эмнэлэг доктортой ажиллана хаа гэж боддгийн шүү.